За би яагаад хоолоо ингэж бэлдэж тавихаар шийдсэн бэ? Дүнд нь бол 3 кг 300 г хас чадсан байна. When I wake up, I feel cozy, yeah. Can you hold up? Don't need no coffee yet. Got no makeup. How do you look so fine? Bust up, bust up. How did I make you mine? Stay a minute, another minute. Hold on a second, love is moment, yeah. Stay a minute, another minute. Hold on a second, I love this moment, yeah. За сайн манайхаа өглөөний мэнд. За өнөөдөр нийт өдөр өглөө босоод ингээ утсан чинь 71.7 болсон байна. Тэгэхээр 3 300 г. Don't you love when we take our time to make love? Promise you I'm not wasting time. In the bathtub, we don't gotta rush now. Never gonna rush now. Одоо яг ингээд аим хөвтөн байгаа хгүй юу? Их гоё. Өгөөний 4 сар мар гэдэг хэд ч нэг айгүй гоё дулаарсан байдаг штэ. Энэ дөрөөсөө дулаах 30 төр бүр цас орсон. Ер нь хаасаагүй л тийм байх шиг байна л да. Нэмэх 10 гарац ч юм уу дулаахан болчвол өглөө эрт гарч гүйдэх ч юм уу гадуур алхахыг гээд бодохоор даарад ахъя. Бараг нэрээ 30-аас дээш насныхан баг дотор өмнөөсөө бараг жилд нэг удаа гарна чиглэний тийм юм яваадсан баг тэр шиг нэрээ амар хүүтэн бүргээ дараа цанаасаа амар салхилж байна. За одоо болохоор хичээл рүүгээ явах гэж байна. Өнөөдөр 8 цаг 30 минутаас хичээлтэй. Тэгээ яг одоо 8:20 болж байна. Ер нь жоохон хоцрох шинжтэй. Тэгтээ гайгүй. Нөгөө хөдөө болохоор нэг давуу тал нь баг хотын нэг захаасаа нөгөө зах руу явхад нэг удахгүй баг 10 минут яваал очиж. Тэгээ манай сургууль болохоор эндээс нэг 5 минут ер нь 3-4 минутын зайтай дөө. Next day. Өнөөдөр 2 дахь өдөр өнөөдөр манай хичээл маань орохгүй. Тэгээд би өглөө эрт босоод гэр орноо сайхан цэвэрлжээд өнөөдөр айгүй гоё нартай байна. Гадаа нар гарч байна. Тэгээд гэр орноо сайхан цэвэрлжээд өнөөдөр хоолоо хий гэж бодсон. Бичлэгээ оруулахгүй яагаад утсан бэ гэж бодож магадгүй. Гэхдээ угаасаа миний бичлэгийг хүмүүс үзэхгүй байгаа л да. Угаасаа өмнөх бичлэгэн дээрээ би хэлжсэн шүү дээ. Дааврын өөрчлөлттэй байгаа. Тэгээд дааврын юм ууж байгаа. Тэгээд даавраас болоод ер нь бол аюу таргалж байгаа юм байна гэж одоо өөртөө дүгнэлт өгөөдсөн байхгүй юу? Тэгсэн чи ер нь бол яг үнэндээ бол үгүй байсан юм байна. Тэгээд сая сүүлийн нэг 10-аад хоног бүр яг өөр дээр ажиглалт хийгээд идэж ууж байгаа юм аа ерөнхийдөө ингээд тооцоолоод тий. Бүр айхтар нэг клар тоолохгүй ч гэсэнтэй. Тэгээ идэж ууж байгаа юмнуудаа ингээд ажиглаад тооцоолоод эхэлсэн чинь бүр ингээд зогсоо зайгүй идэх юм байна. Нөгөө ингээд их хэмжээгээр биш ч гэсэндээ ингээд жоохон ингээд хэвээлэдэг тий. Тэгээд нэг жоохон ингээд өлсөөл ч юм ам цанх юм бол очиод одоо ус буцалгаал халуун цай ингээд нариулаад уучна. За тэгээ халуун цайгаа уухтаа болохоор зүгээр уухгүй ингээд заавал нэг юм дүрж иддэг тий. Одоо гурилан бүтээгдэхүүнээс ер нь хамаарал бүхий хүн юм байна. Тэгээ сая сүүлийн хэд хоног жоохон дэглэн байраад өөртөө одоо хоолны дэглэм зохиогоод тэгээ юу идэж явал илүү нөгөө ногоо голцов. Тэгээ мах баг тэгээд илүү уургалаг, жимслэг одоо эрүүл одоо тийм хоолны хоолыг өөртөө ер нь сүүлийн 10 хоногт идлээ. Тэгээд аль болох олон идэхгүйгээр яг одоо чанартай одоо яг 4 хооллыг 4 гэдэг нь болохоор өглөө өдөр орой хоол тэгээд дундуур нэг одоо нөгөө юу снэк. Тэр нь болохоор смутиж байж болно. Эсвэл бол одоо таарах юм уу те. Тэгээд иймэрхүү байдлаар 7 хонлоо. Тэгээд ямар ч зүрх дүнд нь бол 3 кг 300 г хас чадсан байна. Гэтэ энэ жингээ болохоор би яаж үтсэн бэ гэхлээр өглөө босоод одоо
шээснийхаа дараа яг одоо яг миний цэвэржин хийдэм бэ гэдэг байдлаар үзсэн. Яг за тэгээд би өөртөө нэг дэглэм ч юм уу нэг тиймэрхүү юм одоо хоолны дэглэмдээ зохиожод байгаа шүү дээ. Тэг би одоо өөрөө турахгүй ээжж хүмүүст одоо юу гэж хэлэх юм. Би энэ хоолыг идээд одоо та нар энэ хоолыг идэх юм бол турна гэж хэлж чадахгүй шүү дээ. Тийм учраас өөр дээрээ би ямар ч лээсэн эхлээд туршиж үзье гэж доод нэг 10 хоног. За ер нь нэг 8 хоног юм байна. Яг 8 хоног яг жим байр юу болоо дэглэм барьлаа. Тэгээд нөгөө фитнес гэдэг аппликейшн байдаг штэ. Бидний энэ гар утас чинь бүр ямар ухаалаг юм бэ те. Ерөөсө тэрийг мэддгүй байсан байгаа. Бидний алхмыг хэмжиж байгаа. За тэгээд 30 минут тасгал хөдөлгөөн хийх ёстой гэж байгаа. За тэгээд ер нь бол 15 цаг ингээ сэрүүн ингээ байх ёстой гэсэн. Одоо би өөртөө бол тиймэрхүү одоо юу тавьсан байж байгаа. Зорилго тавьсан байж байгаа. Тэгээд энэ дугуйгаал ерөнхийдөө бүгднийг ингээ дугуулъя. Өдөрт ямар ч нэг багадаа 5 км-т алхая. За 15 цаг бол одоо сэрүүн бай, 9 цагт нь сайхан унтъя. Тэгээд 30 минут, багадаа 30 минут одоо тасгал хөдөлгөөн хий. Тэгээ миний хувьд болохоор фитнест ерөөсөө явж чадахгүй байгаа учраас би ерөөсөө зүгээр YouTube дээрээс 30 минутын тасгал, кардио тасгал гэсэн юмыг харж хийгээл ерөөсөө тэрийг дураагаал хийчихэж байгаа. Тэгээд тэр бол амар над нөлөөлж байгаа. Яг л миний бүр хөөл бүр ингээм амар өвдөөд бүр ингээм гიშгэж чадахгүй боллоо. Бүр амар өвдсөн ихний нэг 2 хоног. Тэгээд 3 хоногоос нь эхлээд ерөнхийдөө гайг болсон. За. Одоо цаг 2:30 болж байна. Хүү маань өдрийнхөө унтлахны цагаар унтж байгаа. Одоо яг ерөнхийдөө бол яг 1 цаг унтна. Тэгэхээр яг энэ 1 цагийн хугацаанд одоо 3 өдрийн өглөө өдрөө орой хоол дээр нэмээд снэктэй хамт хий. Тэгэхээр ерөөсөө их юм одоо юу ахгүй цаг шаардахгүй маш хурдан болдог. За өнөөдрийн менюнд өглөөний цайнд болохоор бананатай маффин хийсэн байгаа. Тэгээд ямар ч гурил бол ороогүй обвиостай. Тэгээд шоколадны чипсээр амтлаад баг зэрэг алмонд самартай. За тэгээд нэмэлтээр болохоор протеин паудер хийж болно. Хийхгүй байсан ч болно. За өдрийн хоолндоо болохоор шинэ ногооны салаад, тэгээд тако чипстэй эдгээр төлөвлөж байна. Орой хоолнд болохоор chicken teriyaki хийхээр меню гаргасан байна. Тэгээд будаатай. Тэгээд болж игэл бор будаа. Тэгээд хачранд нь болохоор чансан брокколи. Өнөөдрийн снэкт болохоор манготой смути байгаа. Тэгээд бас протеин паудер нэмэлтээр хийж өгч болно. Ихгүй байсан ч болно. Бид нөгөө тасгал хийснийхаа дараа уух учраас протеин паудер хийсэн. За тэгээд өнөөдрийн ер нь бол энэ дэглэмээ барьж байгаа хугацаанд болохоор эдгээр зүйлсээс өөр зүйл бол идэхгүй. Тэгээд усыг бол хангалттай ууна. Халуун цаг кофег бол хүсэх хэмжээгээрээ. Гэтэ кофег бол өдөрт 1 л удаа уул ер нь бол тохиромжтой. Тэгээд за ийм меню гарсан байна. За тэгэхээр 1 цагийн дотор бол ерөнхийдөө бүгдээрээ болно. За тэрнээс өмнө болохоор овноо 180 градус дээр дороос нь халаач. Энийг аваад. За овноо халаацсан. За тэгээд будаа хэрэгтэй. Будаага угаагаад багшаа гатах юм. Нөгөө юуны овёсны бас гурил байдаг. Тэгээд би надад тийм байх учраас юу ачиг. Овёсоо миксер дээд гурил болгочих. За банана маффин хийхдээ болохоор
2 ширхэг банан хэрэгтэй. Тэгээд бананаа болохоор ер нь бол тавган дээр тавьж байгаа ч юм уу, ер нь жоохон хөнгөр тавган дээр тавьж байгаа тийм сэрээгээр ингээд сайхан бяцлаад ухшлаад өгөх хэрэгтэй. За дээрээс нь ингээд 2 ширхэг өндөг орно. Тэгээ би нөгөө бичлэг хийж байгаа хавцтай нөгөө мартцсан байлаа. Тэгээ банана өндөг хоёроо эхлээд гутах хэрэгтэй шүү. Тэгээд дараа нь араас нь юмудаа хийн. За тэгээд ер нь бол 50 г сахар, тэгээ протеин паудер ер нь бол 2 халбаг. Тэгээ энэ халбаг амар том харддаг байгаа боловч энэ яг 30 г-ийн халбаг. За тэгээд дээрэс нь 100 г овёс орно. Тэгээд 50 г-ийн болохоор миксертэд гурил болгоод үлдсэн 50 г-ийн болохоор яг нөгөө овёс том ширхтэйгээр нь хийсэн байгаа. За тэгээд 150 г сүү орно. Бейкинг паудер 1 халбаг орно. Тэгээд шоколадны чипс баг зэрэг одоо амтлагтуудын тэгээ алмонд цам болохоор 1 хатыг тэгээ энийг бүтнээр хийхгүй ингээд зүгээр ингээд жижиг ингээд нөгөө дундуур нэг 2 3 хуваагаад хийчих бас их зүгээр юм лээ. За тэгээ ингээд бүгднийг сайхан хутгаад бид нар нөгөө төрүүлээ нөгөө овны халаацсан байгаа шүү дээ. Тэгээд би энэ дээр нэг алдаа гаргасан. Тэгээд овны эхлээд яг жижигэн нэг халбаар хийжсэн баггүй юу. Тэгсэн чинь арай нөгөө илүү гарах гэдэг амсандаа тахаар жоохон том халбаар хийсэн чинь нэг дуцсан. Тэрнээс өмнө нэг удаа игд бол яг 12 шиг болж исэн баггүй юу. Тэгэхээр яг хэмжээгээ бол тааруулаад хийвэл бас их зүгээр юм байна. За тэгээд дээрэс нь болохоор баг зэрэг нөгөө chocolate chips ингээд жоохон хийж өгөөд тэгээд овондоо гээд ингээд 20 минут. За гарч ирээд ийм гоё одоо шаргал өнгөтэй. Тэгээд ямар ч гурил байхгүй нь одоо овёсоор хийсэн болохоор амар гоё начиг одоо нэг тийм одоо гурлан бүтээгдэхүүн одоо хуурай одоо боо тэр этгээд идэх хүн байх юм бол иймэрхүү жигнүүд хийгээд идсэн бас зүгээр юм лээ. Энэ болохоор бэлэн юу юм бэ лээ? Шууд хэрэглэж болно. Угаачихсан. За шинэ огны салаад бол ойлгомжтой. Тэгээд бэлэн би болохоор бэлэн нөгөө салаад микс аваад хэрэглэсэн. Тэгээд өдрөд нөгөө хэрэглэх учраас нөгөө заавал хутгахгүйгээр яг дээрээс нь одоо нөгөө ногоонуудаас тавиад явцсан. За тэгээд өөрийнхөө амтлагаагаар те би болохоор бөмбөр хийсэн, өгөрцөн хийсэн, чинжүү хийсэн, тэгээ улаан сонгон, авокадо, тэгээ жоохон фета үст гинэ. Фета чиз хийсэн. Шивэд дээр ярих чиштэй бүр. За тэгээд лимон, нэг бол лайм одоо жоохон дээр ингээд шахаад өгсөнч болно. За тэгээд амтлагаанд нь болохоор ерөөсөө юу байгаа? Давс перц, тэгээд баг зэрэг сесам ойл, тэгээд жоохон шинэ огоны салаад амтлагч бас дээр нь жоохон хийсэн. За ингээл ерөөсөө болоо. За тэгээд хүсвэл юутай идэж болно? Тако чипстэй идэж болно. Зүгээр шинэ огоныхаа салаатыг дандаа идсэн ч болно. За орой хоолнд болохоор chicken teriyaki одоо хийхээр бэлдсэн. За тэгээд би болохоор энэ дээр бол бэлэн дахиад ашигласан шүү. Гэхдээ ийм нөгөө түүхийгээрээ нөгөө дахианы цээж махад байдаг штеп. Энийг аваад зур хоёр талаар нь сайхан шарж агаал ерөнхийдөө ингээд шаралтан ингээд сайхан шарж агаад тэгээд дээрэс нь нөгөө бэлэн соус одоо Монгол зөндөө угаасаа тийм соус зөндөө байдаг штеп. Одоо терияки соус те. Ямар ч байгаагүй тийм терияки соус авч хийгээл тэгээд ерөнхийдөө болцсон. За тэгээд ингээд соусаа игээд ингээд нэлээд байлахаар угаасаа соус нугасаа ингээд буцлаад жоохон өвдөрөөд ирнэ. За энэ үе дээр нь болохоор
пиа өр гэдэг штэ. Тэрний болохоор яг энэ хайстааг нь би аваад ашигласан. Тэгээд хоолндоо сонгоно нэгээд. За энийг ер нь бол нэг ихэд удаан болохгүй шүү. Яагаад тэгэхээр нөгөө сонгон одоо нөгөө пиа өрнийхээ энэ юу хоёр нь болохоор гоё шаржигсан амттай байх хэрэгтэй. Тэгээд би өөрөө тийм зүйл дуртай учраас нэг амар тийм болгоогүй ингээд. За нэг үсрээл нэг 2-3 минут болгоод авсан. Ер нь бол Тэнийг нь хүрэгдэж гэн мөрөгчлээ юм шилдэг үү? За манготой смутинд болохоор манго тэгээд манго тэгээд протеин паудер за тэгээд энгийн нөгөө соёо суу ашигласан. Тэгээд хэрвээ соёо суу байхгүй зөвхөн энгийн суу ашигласан ч болно. Тий. За 4 халбаг хүлдүү манго тэгээд 2 халбаг протеин паудер тэгээд 300 г сүү. За тэгэл болоо бүгдийг нь одоо миксертэй хутгаал болоо. Ердөө амархан. Хөрчөндөө ячаад гаргаж ирээд нэг уухтаа сайхан мөстөө хийгээд уух юм бол яа зуны цагт бол халуун өдөр бол үнээр сайхан тасан байлаа шүү. Love when we take our time to make love. Promise you I'm not wasting time in the bathtub. We don't gotta rush, no. За одоо ингээ 3 хоногийнхаа хоолыг бэлтцсэн юм чинь ер нь бол 3 хоногтай айлтгүй л гэсэн үг. Тийм. Тэгээ одоо өглөө брейкфастанд болохоор маффина идээд тэгээд өдөр хичээлээсээ тарж ирээд шинэ ногооны салаатаа идчихэд тэгээд өдөр нэг ер нь нэг 4 цагийн алдад смутигээ уучаад. Гэтэ смутигээ уухтаа болохоор яг одоо болохоор зүгээр яг ингээ тэнцэгээр хөрөгчөнд хийчээд тэгээ гаргаж ирээд уухтаа болохоор гой мөстөө хийгээд уух юм бол илүү гоё юм санагдчихээн. Тэгээд оройныхаа хоолыг идээд зя ингээд болсон. Тэгээд би яагаад хоолоо ингэж бэлдэж тавихаар шийдсэн бэ гэхлээр би өглөө цагаар хичээлдээ явж байгаа. Тэгээд заримдаа 5 хагасаа өдөр ачаалттай үед нь бас оройн цагаар ажил 1-2 цаг ажил хийж байгаа. За тэгээд хүү маань бар хоолнд орсон.
Тэгэхээр би гэрийнхэндээ нэг хоол игээд дээрэс нь хүүгийнхаа хоолыг бэлдэн тэгээд хажуугаар нь өөрөө ингээд өөртөө ингээд хоол хийгээд дэглэн барина гэхэд тэгэхээр би баг өдөржингөө ингээд галтгооноосоо гарч чадахгүй галтгоондоо л одоо ингээд баг өдөржингөө цагийг өнгөрөөх шаардлагатай болоодсан. Тэгэхээр би ер нь бол өөрийнхөө хоолыг бэлдээд тавьчих юм бол илүү амар юм байна. За хэрхэн тооцоолох вэ? Эрэгтэй хүн болохоор өдөр дунджаар 2500 ккал, эмэгтэй хүн болохоор 2000 ккал юу шатаадаг гэж үздэг. За хэрвээ та 1400 ккал өдөрт авах шаардлагатай гэж үзэх юм бол өглөө өдөр оройн хоолой гээд 100 шаа бол идэх шаардлагагүй. 1600 ккал одоо эрэгтэй гэж үзэх юм бол өглөө өдөр оройн хоолой идээд 100 шаа идээд мөн нэмэлтээр та усаа халуун цаг кофе хоол ууж болно. 1800 ккал авах шаардлагатай гэж үзэх юм бол өглөө өдрийн хоолой идээд оройн хоолой 2 удаа идээд нэг бол 100 шаа идэхгүй байж болно. Эсвэл өглөө өдөр оройн хоолой идээд 100 шаа 2 идэж болно. Гэхдээ 100 ш гэдэгт нь болохоор смути юм уу эсвэл одоо багахан хэмжээний жимсний салаад идэр байж болно. За тэгээ өнөөдрийнхээ бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Тэгээд хэрвээ таалагдсан бол лайк дараарай. Миний сувыг бас subscribe хийгээрэй. Тэгээ удахгүй бас дараагийн бичлэгээр удахгүй уулзах болно. Тэгээд энэхүү хоолны дэглэм маань болохоор эрүүлэлээр хооллохыг хүссэн мөн турах байгаа, дэглэм барьж байгаа мөн фитнесээр хичээлж байгаа хүн болгонд одоо тохиромжтой шүү. Тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзъя. Баяртай. Эрэгтэй, эмэгтэй аль хүн аль ч одоо насны хүн одоо байх одоо бүр боломжтой.